Ер нь л 23 оны хоёр улсын хооронд ерөнхийлөгчийн альчлуудын дараагаас Монгол Францын бизнесийн харилцаа нэлээд сайн нааштайгаар эргэж явж байгаа. За ер нь бол худалдааны эргэлтийн хувьд ч гэсэн 24 онд 50% өсөлттэй, тэр дундаа экспорт нь 80% өсөлттэй нэлээд одоо сайн өсөлттэй явж байна. Тэрнээс гадна одоо бас яг нөгөө бизнесийн байгууллагууд нь MEDEF гэдэг ажил олгогч эзэдийн холбоо гэж байгаа. За мөн одоо бизнес Франц гэдэг одоо бизнесийн одоо төрийн байгууллагууд нь маш нааштайгаар одоо Монголын зах зээлийг сонирхоод хэд ивентүүдийг бас зохион байгуулсан байна. 24 онд 10 сарын 30-нд Монгол бизнесийн форумыг зохион байгуулсан. Тэгэхэд 20 хэдэн Франц байгууллагууд ирээд ер нь зах зээл дээр Монгол компаниудтай уулзаад зарим байгууллагууд нь бүр эхний үе шатндаа хамтран ажиллах гэрээгээ зураад ингэ явсан байна. За мөн сая 3 сарын 17-нд Монголын одоо Францын вино үйлдвэрлэгчид бас Монголд ирж өөрсдөө яг винонуудаа танилцууллаа. Тест Франц гэдэг олон улсад зохион байгуулагддаг ивентийг Монголд анх удаа зохион байгуулсан. Маш амжилттай болсон. Яг тэр ч утгаараач бас Францын тал дахиж өөр салбарууд дээр иймэрхүү төрлийн ивентүүдийг зохион байгуулах сонирхолтой байгаа. Тэгэхээр ер нь бол нийтдээ Монголын зах зээл сонирхолтой болж ирж байгаа гэж хэлж байна. Тэгэхээр Монголын одоо мега цэцлүүдийн нэгт бичигдэж байгаа ураны төсөл хөдөлж эхэлсэн ерөөдөө Францын бизнесүүд илүү Монголд орох сонирхлыг одоо нэмэгдүүлсэн гэж таньд харж байна. Яг нь мэдээч тэр бол жишг кейс байгаа. Яг одоо Монголын засгийн газартай хэрхэн тохиролцож чадах уу те. Яг энэ гэрээ өөрөө амжилттай байх нөхцлүүдийг мэдээч хөрөнгө оруулагчид бүгд харж байгаа. Урд нь бас амжилтгүй төслүүд байсан учраас энэ дээр бас яг энэ нь бол толгой зохиохаар жишг кейс болж чадж байгаа. Тэгэхээр ерөөдөө яг одоо бас дотоодод хөрөнгө оруулалт татрын хуулийн шинжилгээд ерөөдөө яригадаад явж байгаа. Францын бизнесүүд хөрөнгө оруулагчид ер нь одоо яг үүн дээр одоо ямар хүлээлттэй байгаа бол ямар өөрчлөлтүүдийг одоо илүү харахыг одоо хүсэж байгаа бол. Яг нь ер нь бол шинэ хуулийн өөрчлөлтүүд харьцангуй бас таатай орчныг бүрдүүлэх болов гэж харж байна. Гэхдээ яг зөвхөн Франц гэлтгүү бүх гадны хөрөнгө оруулагчид маань юу хүсэж байгаа вэ гэхээр хууль байх уу сайхан баталж болно. Энэний хэрэгжилт ямар байх вэ? Мэдээллүүдийг яг яаж түгэж чадах вэ те? Энэ доктортой байж чадах уу гэдгийг л гол нь харж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бидний хувьд гол хүлээлт маань болохоор хууль батлагдлаа дараагийн хэрэгжилтийг хэрхэн хөгжүүлэх бол гэдгийг л илүү харж байна. Тэгэхээр ер нь Францын компаниудын хувьд за одоо үүнээс гадна ерхэд одоо нийт Монголд орж ирэх сонирхолтой байгаа бизнес хөрөнгө оруулагчдын хувьд яг ингээд ороод бизнес эхлүүлэе гэхэд хамгийн том тулгардаг сорилт нь юу гэж ер нь таньд анзаарсан бол? За ер нь нөгөө гадны хөрөнгө оруулагчдын ч юм уу одоо бизнес эрхлэгчдийн хэлж байгаагаар мэдээж хувийн хвшлийнхэн бол яг одоо мэдээллүүдээ сайн одоо цуглуулад дүгнэлтэйгээ тавьчих юм бол энэ нь бол харьцангуй бас одоо нөгөө тоон үзүүлэлтэн дээр ажиллах боломжтой байхгүй. Гол асуудал бол нөгөө яг төрийн байгууллагаас очиод мэдээлэл авах гэхээр тохирох яг одоо нөгөө хариуцсан хүнтэй нь уулзаж чаддаггүй тий мэдээллийн энэ нөгөө нэг яг ил тод биш гэх юм уу тий энэ байдал дээр хамгийн их одоо нөгөө сорилттой гэдэг тэр утгаараа маш их хугацаа алддаг. Тэгэхээр яг жоохон урт хугацааны дүр зургийг аваад үзэх юм бол Франц Монголын худалдаа ер нь аль чиглэл рүүгээ илүү одоо тэлхийн потенциалтай байгаа харагдаж байна. Мэдээж яг одоо энэ нөгөө манай тэргүүлэх төсөл явж байна те уулуурхай. Тэрнээс гадна яг Франц улс болон Монгол улс маш бас олон жилээр хөдөө аж ахуйн салбарт нэлээд хамтарч ажилласан. Хөдөө аж ахуйн салбар дээр ч маш олон таацтай төслүүдийг хийх боломжтой. Энэ дээр ч гэсэн Францын зүгээс бас илүү бас нээлттэйгээр ажиллаж эхэлж байгаа. Тэгэхээр хөдөө аж ахуйн төсөлд илүү бас боломжууд байна уу гэж харж байна. Нөгөөтэйгөр бас яг дэд үтцийн тал дээр одоо метро гэдэг том төслүүд ярьж байна тий. Яг энэ дэд үтцийг сайжруулах Монголын одоо нөгөө гол одоо сорил болоод байгаа логистикийн асуудлыг шийдэх дэд үтц дээр бас Францын компаниуд нэлээд сонирхолтой байх болов гэж харж байна. Эсвэргээр Монголоос Франц руу одоо бизнес одоо үйл ажиллагаа явуулах ч гэдэг юм уу. Энэ чиглэлд Францын талаас ер нь одоо яг ямар чиглэлийн бизнесүүдийг илүү Монголоос одоо ирж байгаа бол? Франц Монголд бол яг мэдээж нөгөө бидний хувьд бол жижиг дунд үйлдвэрлэлийн одоо гарцууд Европ руу яваад гараад эхэлсэн байна. Тэ илүү органик талтай гэдэг ч юм уу те. Нөгөө талаасаа бол яг бидний Франц гэдэг маань 3 дахь чухал шийдэж гисэн логистикийн асуудал байгаа те. Маш одоо хол учраас энэ дээр бидний хувьд болохоор яг л Монгол улсынхаа юутай хамт бодлоготой хамт дижитал одоо
бит бус үйлчилгээнүүд бас боломжтой гэж харж байна. Гэхдээ энэ дээр эргээд нөгөө ажиллах хүчний ур чадварын асуудал байгаа. Тэгэхээр энэ дээр мэдээж бид нар хөрөнгө оруулалт татснаар ур чадвар гаднаас орж ирнэ гэдгийг бас илүү харах нь зүйтэй байна. Тэгэхээр ерөөхдөө яг одоо хоёр орны худалдааны та яг одоогийн дүр зургийг ерөөхдөө жоохон тайлбарлахгүй онцлог ер нь ямар тоонуудыг дурдчихлахаар байна. Импорт дээр бол бид нар илүү түлхүү байсан бол энэ жил 24 онд экспорт 80% өсснийг бол бид нар илүү онцгой бас харж үзэж байна. Энэ дээр бас нэлээд одоо нөгөө хоёр ерөнхийлөгчийн одоо альчлалын дараагаас нэлээд олон удаагийн одоо альчлууд болон бизнес форумд явсны бас үр дагавар гэж харж байна. Тэгэхээр ер нь тасаа бас дурдсан ер нь Монголд Францын бизнес хөтөлбөрөд хүрэлцэн ирээд бас анхны шатны одоо гэрэл зэргүүдийг даавалсан гэдэг. Тэр ер нь хоёр орны хувийн хвшлүүдийн хамтын ажиллагаа цаашид ер нь хэрхэн одоо өсөн нэмжих юм боломжтой бол за үүнийг бас магадгүй илүү одоо хэлбэршүүлэх ямар одоо арга боломжууд байгаа гэж харж байна. За саяны нөгөө 3 сарын жишээн дээр аваад үзэх юм бол Францын вино үйлдвэрлэгчид бол Монголын зах зээлийг маш их сонирхсон, маш өсөлттэй, маш динамик зах зээл байна гэж дүгнсэн байгаа. Энэ дээр бас эргээд бас зөвхөн тарифын бас нөгөө хүндрэлүүд биднэрт бас их одоо бас тулгарсан. Яг энэ бүтээгдэхүүнүүдийг танилцах мэдээж хөрөнгө оруулагчид чинь бүрч ирээ зах зээлээ танилцах хэрэгтэй тийм. Энэ дээр бас бүтээгдэхүүнтэйгээ ирэхэд гайл болон одоо яг нөгөө бүтээгдэхүүнийг гайлаар оруулж ирэх нөхцөл байна болохоор эхний тест сампл бүтээгдэхүүн дээр бас аюу хүндрэлтэй байх жишээ нэ тийм. Энэ зохицуултууд бол Монголд яг хэрэгжихгүй байна гэж харж байна. Яг хуулиараа бол сампл бүтээгдэхүүнийг оруулж ирэх процедур байгаа ч гэсэн бодит байдал дээр тэр нь хэрэгждэггүй ч гэдэг ч юм уу тийм. Энэ яг одоо нөгөө төрийн үйл ажиллагааны хүндрэлүүд нэлээд гарч байна. Тэгэхээр ер нь үүнийг одоо сайжруулах чиглэлд ямар арга хэмжээнүүдийг авах зүйтэй байна шүү дээ. Сая яг бид нар бас нөгөө хөрөнгө оруулалт гадаад худалдааны эйженсидийн талаар ярихад бол уул нь бол хууль нь байгаа. Гэхдээ одоохондоо хэрэгжээгүй гэхээр дахиад нөгөө би хэрэгжилтийн асуултыг ярих гэдэг байгаа байхгүй. Энэ хуулиуд нь байгаа ч гэсэн яг бодит байдал дээр төрийн албан хаагчид маань энийгээ мэдээлээд энийгээ зөв хэрэгжүүлдэг байх л гол одоо хамгийн тулгымцсан асуудал байна. Тэгэхээр ерөөхдөө Франц Монголын худалдааны ажилтнуудын танхимын хувьд цаашид за хоёр орны бизнесүүдийг илүү хооронд нь холбох за гүүрэн болж ажиллахад юун дээр илүү төвлөрөхөөр байгаа бол. Бидний хувьд бол одоо энэ жил сая эхний хоёрч томоохон үйл ажиллагаагаа зохион байгуулжлаа. Эхнийх нь бол Тест Франц гэдэг ивент байлаа. Хоёр дахь нь Франц тосгон гэдэг үйл ажиллагааг бас явууллаа. Үүний дараагаар бол Монгол одоо байгууллагуудыг, компаниудыг те Францад очиж бид нар бас зах зээлтэй танилцуулах, Франц байгууллагуудаа уулзуулах гэсэн ажлыг төлөвлөөд явж байна. Тэгэхээр бидний хувьд илүү матчмейкинг буюу яг шууд бизнесүүдтэй уулзуулах гэсэн тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Тэгэхээр ер нь хэл эргээд хөрөнгө оруулалт татварын хуулийн дотоодын шинжилтээр ерөөхдөө товчхон би таньсуу хуулийн шинжилэл эргэж байгаа. Та ер нь энэ төслүүдтэй танилцаж амжсан болов уу? Үүн дээр дутагдaltaй ч юм уу магадгүй бас нэмж оруулах юм зүйл байсан болов уу? Хөрөнгө оруулалтын тухай хууль дээр бол харьцангуй ер нь боломжийн бас болж ийн гэж харж байна. Яг татварынх дээр бас нэлээд бас өмнө нь бид нар ярьж исэн одоо нөөтийн басах айгу бага байна гэдэг ч юм уу 50 сая гэдгийг 400 сая болохоор тусгаж байна. Гэх мэтчлэн ер нь бидний хүсэж исэн ганц нэг заалтууд орцсон байгаа харагдан лээ. Гэхдээ мэдээж бид нар одоо өргөс авч байгаа юм шиг шууд өөрчлөлт хийнэ гэж юу ах вэ? Зарим нэг одоо гадаадын хөрөнгө оруулагчдад жишээлбэл хувьцаа авчаад хувьцаагаа зараад буцаага харахад давхар одоо яг бүтэн борлуулсан үнийн дүнгээрээ татвар төлөх жишээ нэ. Тэгээ иймэрхүү нөгөө нэг яг энэ журмын хэмжээ гэх юм уу те иймэрхүү юмнууд нь бол дараа нь журмаараа шинжилгээтэй явчих болов уу гэж бодож байна. Одоогийн нөхцөл байдлаар бол яг гомдлоод явах уу? Эхний ээлжинд бол том алхам хийгдэж байна. Тэгэхээр хэрэгжилт бол хамгийн чухал асуудал. Тийм. Одоогор Монголд Францын хөрөнгө оруулалттай за ураны төсөл байна. Дүүжин тээврийн бас нэг томоохон төсөл бол эргэж байгаа. Цаашид ер нь ямар нэг одоо төлөвлөгдсөн эсвэл төлөгдөж байгаа юм төслүүдийн ярилцлага байгаа болов уу?
Яг уу одоогийн байдлаар бол илүү одоо яг Францын санхүүжилтийн байгууллагууд нь ч гэдэг ч юм уу тий Монголын зах зээлийг дахин шинээр нэг судлах тий хүрэлцэн ирж яг одоо байгууллагуудтай уулзах гэх мэтлэр байдлаар явагдаж байна. Одоо BPI France гэдэг одоо бизнес public investment компани одоо банк нь худалдаа хөгжлийн банктай жишээлбэл MOU зурсан байгаа. Тэгэхээр энэ хэмжээнд бас санхүүжилтийг хэрхэн Франц болон Монгол компаниудад тий илүү өгөөжтэйгээр бас үр ашигтайгаар өгч болох уу гэдэг юмнууд явж байгаа учраас энийгээ дагаад том төслүүд нь хэрэгжинэ гэж харагдаж байна. Мэдээж бас нөгөө тендерийн төслүүд дээр бас Франц компаниуд оролцоод явж байгаа. Гэхдээ би тэрийг бас яг хэлж болох үгүй бас сайн мэдэхгүй байна тий.